Аймгийн онцгой комиссар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хурал зарлаж 1-р сарын 26-ны орон нутгийн цагаар шөнийн 11 цагт засаг даргын тамгын газрын иргэний танхимд 100% эрчтэйгээр хуралдаж урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 хэрэгжүүлэн ажиллах 4 зал бүхий аймгийн онцгой комиссийн тийг 5 тод тогтоолыг гаргасан байна. Тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагууд хамтран Ховд аймгийн Дариг суманд тусгаарлагдаад байсан 45 нэргэнийг Улаанбаатар хот руу тусгай үүргийн онгоцоор буцаах ажлыг 1-р сарын 27-ны өглөө зохион байгууллаа. Түүнчлэн аймгийн онцгой комиссийн тийг 5 тод тогтоолын хүрээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн нутаг дэвсгэрээс гарах орох хөдөлгөөнийг 2021 оны 1-р сарын 29-ны өдрийг дуустал төр хугацаагаар хязгаарлах тухай аймгийн засаг даргын захирамж гарган хэрэгжилтийг нь ханган ажиллаж байгаа юм. За өчигдөр бол та хүн мэдж байгаа. Онцгой комиссийн шийдвэр болсон. Одоо өнөөдөр гэхэд үнэхээр энэ эрүүл мэндийн одоо шалтгаантай арга гэрийн гачигдaltaй яг л оюутан сурагч гэсэн ийм л хүмүүс одоо өнөөдөр Улаанбаатар хотод үлдчихээр арга гэр орнолоо одоо ирж байгаа. Ер нь бол одоо энэ удаагийн явж байгаа иргэдээс мэдээж одоо тусгаарлалтанд байх хугацааны болоод одоо онгоцоор явахад бол хуваас нь ямар нэгэн зардал гаргахгүй. За сая бол өөрсдөө одоо зардлаа гаргаад одоо ирж байгаа учраас 14 хоногийн дараа татаах асуудлыг бол аймаг бас зардал мөнгөнд одоо гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Мөн халдвартай бүс нутаг буюу Улаанбаатар хотоос 2021 оны 1-р сарын 25-ны өдрөөс хойш сум орон нутагтаа ирсэн иргэдийг гэрийн ажиглалтанд байх хугацаанд тасралтгүй хяналт тавьж ажиллахыг сумдын засаг дарганахта тус даалгажээ. Ховд аймагт 1-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн иргэд гэрийн тусгаарлалтанд шилжээд байна. Тухайлбал 206 иргэнээс Жаргалан суманд 111 иргэн, Буян суманд 7 иргэн, Эрдэнэ бүрэн суманд 6 иргэн, Чанаман суманд 2 иргэн, Ховд суманд 1 иргэн, Мянгат суманд 5 иргэн, Уян суманд 17 иргэн, Дууд суманд 1 иргэн, Алтай суманд 5 иргэн, Булган суманд 23 иргэн, Манхан суманд 8 иргэн гэрийн тусгаарлалтанд байгаа гэх албаны мэдээлэл байгаа юм а.